Байнгын хорон дээр асуусан л да. Ер нь энэ манай гаднаас орж ирж байгаа зээл тусламжид тавих зээл энэ гадны одоо урт хугацааны энэ томоохон санхүүжилтийн үйл ажиллагаанд тавих хяналт үнэхээр Монголд алдагдчихад байх юм аа. Энэ одоо асуудал дээр засгийн газар ямар бодлого баримталж байна вэ? Нийгэмд явж байгаа олон нийтийн сэтгэл зүй бол нөгөө л Чингис бондын 1.5 тэрбум чинь, Самурай бондын 600 тэрбум чинь, 600 сая доллар чинь ямар гараар орсон бэ, яасан бэ гэдэг юм хардлага нийгэм даяараа л явж байгаа шүү дээ. Тэгээ энийг хянаад шалгаад хөндлөнгийн хараа тус аудит, хөндлөнгийн хяналтын одоо үр бүхий иргэний нийгмийн байгууллагуудаар хянуулаад нийгэм тавьж ээж ах шаардлагатай гэж би ойлгоод байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг хардлагатай гэдэг юм уу, нэг төрийн өндөрлөгт байгаа тэр хүмүүс их хурлын засгийн газар нь нэг гадны мөнгөн дээр байдаг, тоглодог, иддэг, уудаг гэсэн сэтгэл зүгээсээ бид салмаар байгаа байхгүй. Үнэхээр л арчилтай, ил додтой, хүнлэг энэрэнгүй тийм нийгмийн зорьсон олон жил ярьсан бол одоо бид эрх мэдэл төрөхлөөр энийг хэрэгжүүлдэг баймаар яхаа нэг ийм асуудлаар ямар байр суурьтай байна вэ? Одоо би норлогч сайдаас сугна. Ямар өөрчлөлт гарах вэ? Ганц энэ гэрээ зээлтэй холбоотой биш. Энэ их том бодлогын асуудал гэж ойлгоод байгаа. Олон удаа энийг би хөндөж байгаа. Ил тод тавиад маргаантай бол тэр асуудлаараа тодтгол хийгээд холбогдох хууль хяналтын байгууллагад хандаад явах юм бол энэ их хар, энэ их одоо сэтгэлгээний зөрчилдөөн арилах юмаа гэж ингэж ойлгож байгаа. Энэ тал дээр бас тодруулга авъя. Сайд хариулъя.